За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Монгол Улсад агаарын хөлгийн төлөвш нийлүүлэх тухай энэ хэлэлцээрийг 100% дэмжиж байна. Ямар ч асуудалгүй. За энэ гэрээг бол хангалттай бид ярьлаа. Яг уу гишүүд их эрсдлээ бодож байна л да. Зөвлөдөө. Гэхдээ энэ хэлэлцээр харьцангуй эрсдэлгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн нийлүүлэлтийн 2.6%-ийг л энэ агаарын хөлгийн төлөвш эзэлж байгаа. Харьцангуй бага хэмжээ. За хоёрдугаард бид сайн муу ч гэсэн дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хийгээд 2027 оны 4-р улиралд ашиглалтанд өгнө. Энэ үед энэ үйлдвэрээс бас агаарын хөлгийн төлшийг болвол нийлүүлнэ. Тэгэхээр харин ч хоёр их үүсвэртэй дотоод гадаад гэсэн сайн талдаа эрсдэл болвол бараг байхгүй гэж хэлж болохоор. За энэ хэлэлцээрийг байгуулснаар бас давуу талтай гэж харж байгаа. За нэгдүгээр Оросын холбооны улс байсгийгээд л экспортоо газрын тосны бүтээгдэхүүний экспортоо хаачдаг. Гэхдээ манай улсад бол энэ экспорт нь бол үйлчлэлгүй. Газрын тосны одоо нийлүүлэлт найдвартай байдлыг байн хангацаар ирсэн. За хоёрдугаарт бол энэ хэлэлцээрийг баталснаар одоо газрын тосны хил үн бол асрыг нэмэгдсэн шүү дээ 4-р сард. 5-р сард бүр нэмэгдэхээр байна. Энэ хил үнийг бас ярих боломж болцоо бас төрөх болов уу гэж бодож байна. Манай яамныхан зөв биз дээ. За дээрээс нь одоо ямар ач холбогдолтой байж болох вэ бас яамныхнаас энэ нэг асуулт байна. Энэ хэлэлцээрийг гишүүд одоо ямар ч эрсдэл байхгүй шууд батлаад л одоо явуулах хэрэгтэй. Бид бол хангалттай ярьлаа, нэг удаа буцаалаа. Эрсдлийг бодоод гишүүдийн одоо санаа зовж байгаа зөв л дээ. Гэхдээ харьцангуй бол эрсдэл бага байгаамаа. За давуу талуудын бас нэрлээд явчихвал манай яамных. За ажлын хэсэг шигдлээ 6 номер. За ажуултөр эрдэс баялагын яам газрын тосны бодлогын газрын дарга шигдлээ. 2024 онд одоо Монгол Улс 2 газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт Оросын холбооны улстай хамтарч ажиллах. За агаарын хөлгийн төлш нийлүүлэх салбарт Оросын холбооны улстай хамтран ажиллах 2 хэлэлцээрийг байгуулсан мэт. За эхний хэлэлцээр, дараагийн хэлэлцээр хоёр хамтдаа байхдаа хүчин төгөлдөр үйлчлэнэ гэдэг одоо албан бичгээр харилцаж ингэж явдаг. За эхний хэлэлцээр бол Монгол улсад ашигтай засгийн газрын хүрээнд шийдээд явах боломжтой татвар хөрөнгө оруулалтын орчны талаар ямар нэгэн хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар дурдсан зүйл зал байхгүй. За энэ хэлэлцээр бол засгийн газрын процедураа гүйцээгээд албан ёсоор алгавчаад явцсан. Гэтэл Оросын тал маань юу ярьдаг вэ гэвэл хоёр адилхан хэлэлцээрийн нэгийг баталчаад дөгөөг нь та бүхэн батлахгүй байна. Энэ хоёр чинь хамтдаа байж нэг салбарын хэлэлцээр хамтдаа байж хүчин төгөлдрөө. Дараагийн хэлэлцээрээ баталж ирүүлэхгүй бол бид энэ газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээрээ хүчин төгөлдөр гэж үзэхэд бас хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй шүү гэдэг байдлаар ханддаг. За энэ өмнө нь 24-нд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт ажиллах энэ гэрээнийхээ үр дүнгээр бид нар одоо 2024 оноос хойш улирал болгонд Оросын холбооны улсын тавигдж байгаа бүтээгдэхүүний экспортын хоргийг тойрж ирсэн. За 24 оны хавар тавигдсан, 25 оны хавар тавигдсан, намар бас тавигдсан. Одоо 26 онд 4 сарын 1-ээс 7 дугаар сарын 1 хүртэл бас хориг арга хэмжээнүүд ингээд тавигдж байна. Гэтэл бид бол хоёр улсын засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрийн үр дүнд одоо энэ хоригт ямар нэгэн байдлаар орохгүй бүтээгдэхүүн хангамжийн хувьд бол найдвартай их үүсвэрээс аваад ингэ явж байна. Хоёрт бид 92 авто бензин дээр бол доктортой байдлын урт хугацааны гэрээ байгуулсан жил болгон сунгаад энийг хэрэгжүүлээ явж байна. Өнөөдөр 92 авто бензин дэлхийн зах зээл дээр бол $1100 тонныг нь худалдаж авч байна. За бид бол энэ доктортой гэрээ хилцлийнхаа үр дүнд бол $705 буюу даруй одоо 70% их хямд хүн дээр доктортой 92 авто бензинийг аваад явж байна. Энэ бас үр дүнгээ өгөөд импортын алдагдлын хувьд ч гэсэн ард иргэд аж ахуйн нэгжийн хувьд ч гэсэн тодорхой хэмжээний ашиг өгөөд явж байна гэж үзэж байна. За энэ хоёр хэлцээр
батлагдаж одоо соёрхон батлах процедураа гүйцээснээр цаашид Монгол улс бол ямар ч гэсэн импортын найдвартай их өсвөртэй байна. Ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолд бид нийлүүлэгч улсаасаа хариуцлага нэх эрх зүйн орчин бүрдэх юм аа. За, Жангабал гишүүн нэмж тодруулъя. 2024 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан гэлөө. Тэр гэрээг хөрвүүлэх боломж байна уу? Нэгдүгээрт, хоёрдугаарт сая хил үнийг ярих боломж байна уу? Энэ хэлсээр байгуулагдсанаар. Хил үн гэдэг нэг хаюултай үн нэрчээд байгаа шүү дээ. За, асуултанд хариулъя 6 номер ашиглалаа. За 2024 оны 9 сард Орос улбаны ерөнхийлөгчийн айлчлалын үеэр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах хэлтсэрийг байгуулсан. Энэ хэлтсэрийг бол улсын их хурлын гишүүн танд хүргүүлэх бүрэн боломжтой. За хил үний хувьд бол ярих боломжтой. Гэхдээ бидэнд одоо 92 авт бензинийг бол маш их хямд үнээр доктортой үнээр нийлүүлж байгаа. Дараагийн бүтээгдэхүүнийхээ үнийг ярилцахаар зарчмын саналыг бол хөргүүлсэн, ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Эргээд асууж байгаа асуулт бол өмнө нь явж исэн хэлцээр маань хаана явна вэ, ямар төвшөнд явна вэ, хэзээ хариугаа өгөх вэ гэдэг асуулт тавьж байгаа учраас бид одоо бас энэ хэлцээрийг зөвшөлдсөх асуудлыг яралтай байдлаар оруулж ирж байгаа. Эргээд бид өнөөдөр шийдвэр гаргаж чадвал эргээд ярилцах нүртэй асуудлаа ярилцаад явах бүрэн боломжтой. За, Даш Тондгийн Гамбат гишүүн.